үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд бас нэлээд мэрэгжлийн тусалцаа үзүүлж ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүдтэй бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Үнэхээр гишүүдийн асуулт хариултын явцад нэлээд бас асуудлуудын гогцоо учир тайлагдаж иргэд маань ч гэсэн тодорхой мэдээлэл авж байгаа гэж ингэж бодож байна. Яагаад гэвэл улс төрчдөд хэдийгээр их хурлын гишүүдэд кнопо дарж асуудлыг шийдэх эрх нь байгаа ч гэсэн бид нар нэлээд нээлттэй ярилцах, ойлголцох, нэгдсэн ойлголтод хүрэх гэдэг бол чанартай хууль батлагдах хамгийн том их сурвалж болж өгнө. Энэ утгаараа би үнэхээр ажлын хэсгийн гишүүдэд талархалтай байна. Тэгээ нэг 4 зүйл тодруулъя гэж бодож байна. Хамгийн нэгдүгээрт нь энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маань үзэл баримтлал концепцийн дэвшил нь яг ямар асуудлаар энэ үндсэн хууль өмнөх үндсэн хуулиудаасаа ийм дэвшилттэй өөрчлөлттэй болж байгаамаа гэдгийг болдгсон бол их олон талаас нь асуугаад ингээд асуудал бас сармагчаад байгаа учраас 1 2 3 гэд ингээд ирэмблээд энэ үндсэн хуулийн өөрчлөлт орсноороо ийм сайн үр дагавартай байна гэдэг. Тэгээ ер нь эрх зүйн өөрчлөлт гэдэг бол функционал хэлбрээрээ явах юм бол нийгэмд гарах эрх зүйн үр дагавар нь бол сайн байна гэж ингэж харж байна. Тийм учраас үнэхээр функционал байж чадж байгаа юу? Төрийн институт хоорондын тэр харилцаа, уялдаа холбоо, эрх үүрэг, эрх мэдлийн хуваарлт нь тэнцвэржих энэ асуудал хэр зэрэг сайн болсон бэ гэж ингэж 2 дугаарт нь асуумаар байна. За 3 дугаарт нь гендрийн мэдрэмжтэй хууль эрх зүйн зохицуултыг дэлхийн улс орнууд өнөөдөр шаардаж явдаг болцсон. Энэ зүгээр эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тухай асуудал ерөөсөө биш ээ. Хүссэн ч хүн төрлөختөн энэ гендрийн тэгш байдлыг хангах асуудал дээр бүх хуулиндаа анализ хийдэг болчихсон. Тийм учраас энэ нас заасан ч юм уу энэ асуудал дээрээ явцад нь засаад залруулад явах ийм боломж бололцоог та бүхэн хэр хангаж байгаа вэ? Энэ маш чухал асуудлаа гэж ингэж асуухыг хүсэж байна. За 4-дүгээрт нь орон нутгийн засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад үнэхээр хуучнаараа аймгийг нийслэлдээ дүүцүүлж байгаа, сум дүүрэг маань дүүцэж байгаа, баг хороо маань дүүцэж байгаа энэ асуудал маань хэр зэрэг өнөөдрийн цаг үеийн шаардлагыг хангаж байгаа вэ? Бид нар маш олон удаагийн хурал зөвлөгөөнөөр энэ маань хоорондоо дүүцэх боломжгүй гэж ярьж ирсэн мөртлөө яг өнөөдрийн энэ хуулиараа яг хിവэрэ. Жишээлбэл Баян зүрх дүүрэг, Сонгон архин дүүрэг 300 бараг 400 мянган хүн амтай болцсон байхад аймаг дүүргийн маань сум хороодын хүн ам хэр зэрэг байгаа билээ. Түүнд төрийн үйлчлэгээ хүргэж байгаа албан хаагчид нь яг үнэхээр энэ дүүцүүлсэн хэлбрээрээ ачаалал авах байдал нь бол тис ондоо байгаа шүү дээ. Бид нар уг нь энэ өөрчлөлтийг л хийнэ гэж ярьсаар ирсэн. Тэгээ энэ маань яг энэ үг үсгээрээ аймаг дүүрэг, сум дүүрэг, хот аймаг нийслэл гэдэг ингээ явж байгаа нь өнөөдөр эрх зүйн шинжилэл өөрчлөлтийн маань зүйлд бас саад тутгар цаашаа болоод явчихвээ гэсэн болгоомжлол байна. За төгсгөлд нь энэ хотыг бид нар нээж өгөх ёстой. Хүссэн ч бид нар хотжилтын процесстэй өнөөдөр хөл нийлүүлээд тодорхой хугацааг өнгөрөөлөө. Тэгээ сумын хот, аймгийн хот, улсын хот гэд ингээд явах юм бол бид нар тэр цаг хугацааныхаа хөгжлөөс үнэхээр дүүцсэн шийдвэрийг бол гаргаж чадахгүй. Тийм учраас энэ чиглэлд бид нар үнэхээр өөрчлөлт хийх гэж байгаа бол дорвитой асуудлыг хилэлцүүлгийн явцад хийгээд яваасаа гэдэг ийм тодорхой асуудлуудаар тодруулга авъя. За ямар дэвшил гарч байгаа юм бэ? Ямар ол дамжлтууд гарч байгаа юм бэ? 1 2 3 гээд 84 ямар бод үрдэнгүүд гарах вэ? За энэ үндсүүлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд тодорхой тусгасан 4 чиглэлээр бол зарчмын том өөрчлөлт орж байгаа гэж ойлгож байгаа. За нэгдүгээрт бол энэ өнгөрсөн хугацаанд хэдийгээр бид нэр ардчсан тогтолцооны суурь үнцийг бүрдүүлсэн ч гэсэн ядуурл, ажилгүйдэл, баялагын тэгш бус хуваарлт зэрэг ийм нийгмийн эдийн засгийн асуудлуудыг шийдэж чадахгүй байна гэдэг ийм зүйлийг бол иргэдийн санаа бодол илэрхийлж байгаа. Тийм ч учраас зарим хүмүүс бол төргүү болчиж хариуцлага хаана байна гэх мэтчлэн ийм байдлаар илэрдэг.
За энэ нь бол цаашаа төр гэж юу юм бэ гэхээр ерөөдөө бол засгийн газар байгаа юм. Тэгэхээр энэ 27 жилд бол юу вэ гэхээр бид нар өнөөдөр маш олон удаа ярьсан Монголд бол засгийн газар маш тогтворгүй болцсон. Ер нь ямар ч бодлого хэрэгжих боломжгүй болчихно. Одоо боловсролын сайд ихтэл 4 удаа солигдсон гэж ярьж исэн тий өнөөдөр. Тэгэхээр ерөөдөө бодлого боловсруулагдаад хэрэгждэг үр дүн гардаг тийм тогтолцоог бий болгож байгаа. Энийн үр дүнд бол нийгмийн эдийн засгийн асуудлаа шийдэж чадах юмаа гэж бол харж байгаа. За хоёрдугаарт бол энтэй зэрэгцээд одоо парламентын хариуцлага үйл ажиллагааг сайжруулах, хуулийн чанарыг сайжруулах, ингэхдээ хуулиа одоо нийт чүүдийн олонхоор баталдаг болох. За гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа учраас тэрэн тавих хяналтыг сайжруулах. Ингэхдээ одоо цөөнхийн хяналт болох тэр цөөнхийн санаачлагаар бий болдог хян шалах төр хороог байгуулах, эрх зүйн үнцийг бий болгох, төрийн аудитыг одоо томилгоог нь эдийн засгийн болон бүтцийн хувьд нэлээд хараат тус байх тэр суур зарчмыг одоо Германы үндсэн хууль байдагтай жишг болгож бас харгалзаж оруулж өгсөн байгаа. За шүүх үндсэн хуулийн цэцгийн одоо хараат тус бие даасан хариуцлагатай байдлыг дээшлүүлж байгаа нь бол энэ хариуцлагын механизмыг одоо нэмэгдүүлж явж байгаа. За гурав дахь энэ чиглэл бол яг сая сүүлд хэлсэнтэй холбоотой тэр шүүх эрх мэдлийн асуудал. Өнөөдөр бол ерөнхийдөө бид нэр одоо адил гараанаас гарсан буюу доогуур дунжид улсуудын одоо шүүхийн хараат тус байдал хууль дээдлэх ёсны индексээр харах юм бол 30 улсын 3/4-д явж байгаа юм. Жирийн иргэдэд хүрж байгаа шүүхийн үйлчлэгээ шийдвэр бол боломжийн байна гэдэг юм судалгаа гардаг боловч эдийн засгийн томоохон ашиг сонирхол хүндсэн улс төрийн асуудалтай ийм хэрэгүүд дээр бол хараат тус байдал байна уугүй гэдгийг мэргэлзээ гарч байгаа. Тэгэхээр энийг шийдэхийн тулд шүүхийг илүү хараат тус болгох, хариуцлагатай болгох энэ үзэл баримтлалын ч тусаж ирж байгаа. За дараагийн асуудал бол бас энэ эдийн засгтай холбоотой зүйл гэж байна. Тэгэхээр нийгмийн баялагийг ашиглах зарчмуудыг тусгаж өгж байгаа. Одоо ажлын хэсгийн хүрээ нэлээд олон улсуудад бол харж байгаа тэр 6-гийн 2-т байж байгаа зарчмууд тусч ирсэн. Дээрээс нь бас зөвхөн одоо парламент дэх олон солигдох төдийд ингээд төрийн бодлого савлдгийг болоод засгийн газар ямар байгаас үл хамааран бас тогтвортой зарим бодлого явах тэр үндсийг бүрдүүлэх нийгмийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох үндсийг тавьж өгж байгаа гэсэн. За тэгээд түрүүн хэлсэн тэр төрийн санхүүгийн хяналт шалгалт бол энтэй уялдаж бас гарч ирж байгаа. За эцэст нь бол одоо нутгийн өөр удирдах ёсыг одоо боловсронгуй болгох чиглэлд бол өөрчлөлт орж байгаа. Тэгээ ингээ бүхэлдээ энэ одоо төсөл маань илүү сайжраад одоо батлагдах юм бол одоо нийгмийн эдийн засгийн асуудлаа шийдээд Монгол бас эдийн засгийн хувьд хөгжих, дээрэс нь энэ хүний эрх тусгаар тогтнол бие даасан байдлын баталгаа болсон энэ парламентын арчлалаа бэхжүүлээд явах ийм агуулга байгаа. Ер нь бол энэ 92 оны үндсэн хууль бол маш сайн үндсэн хууль. Энэ үндсэн хуулийнхаа үзэл санааг тодруулж бэхжүүлж баттгаж байгаа гэж ойлгож байгаа. Баярлалаа. Гендрийн асуудлаар 87 дугаар микрофон. За орон нутгийн харьяалтайгаа гендрийн асуудал гэсэн хоёр юм. Гендрийн асуудал маш их ойлгомжтой байна л да. Ерөнхийлөгч нэр дэвших насны хязгаартай холбоотой гендрийн асуудал гэж. Ер нь бол мэдээж хэрэг гендрийн асуудал эрэгтэй талаасаа эмэгтэй талаасаа аль талаасаа боломжтой байх гэдэг утгаараа бол энэ зөв зүйтэй асуулт тавигдж байна. Хэлцүүлгийн явцад бол энэ асуудыг эргэж харж ярих болцоо бүрдэх байх. Ер нь явж очиж одоо юу гэдгийг 55 гэдэг нь татгалзагдчих мэдэх юм. Тийм. Гэж ингэж харж байгаа. За дараагаар нь юу гэхлээрээс энэ орон нутгийн юмнууд нэлээ ярьлаа л да. Аймгийг нийслэлтэй сумыг дүүрэгтэй дүүцүүлж байгаа. Тэгэхээр манай засаг захиргааны нэгжийн нөгөө шатлалч нь л энэ штэ. Шатлалт одоо энэ манай улс чи хоёр шатлалтай ийм засаг захиргааны тогтцоотой улс. Тэгээ нөгөө шатлал маань ингээ явж байгаа. Тэгээд нийслэлийн 3 шатлалтай болгож болохгүй л байгаа юм л да. 2 шатлалтай тогтолцоотой бол одоо тэгээд 2 шатлалтай тогтолцоогоор явах хэрэгтэй. Жижигхэн улс олон шатлал хэрэг байхгүй. Манай үндсэн хуулиар тогтоочсон 2 шатлал байгаа. Аймгийн суманд хуваагдана, нийслэл нь дүүрэгт хуваагдана гэдэг ингээл ийм юмтай. Тийм учраас энэ юугаараа ингээд дүүсээд нэрлэгдээд явдаг.
Мэдээж хэрэг одоо төсөвтэй харьцах, бусад юмтай харьцах агуулгаараа бол одоо хамаагүй өөр шүү дээ. Би өөр гэж боддог. Эрхвш манай засаг төр энийг эрхвш өөрөөр харж өөрөө харьцдаг байх гэж ингэж харж байгаа шүү дээ. За Хотын тухай асуудал, хотыг бид нээхэн зөв гэдэл ингээд л байна л да. Тэгээ хотыг бол бид нэр хот чигээр нь хөгжүүлэх тухай асуудал байгаа юм. Энэ хотын тухай одоо 2-3 янз байна. Зарим нэг нь одоо засаг сахарын нутаг дэвсгэрийн нэгжийн төвдөө давхцсан гот байна. Энэ бол ойлгомжтой. Аймгийн төвийн гот одоо хотод сумын статус өгөх, тэгээд хот байх тухай. Эсвэл аймгийн нутаг дэвсгэрт байгаа өөр газар байгаа гот байна. Магадгүй хоёр аймаг, хоёр сумын нутаг дамжсан гот байхыг ч үгүйсэхгүй шүү дээ. Энэ уул уурхай элдэнгийн хөгжөөд ирэхэд чинь. Тэгэхээр тэр бүхэн чинь бол ингээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжт хот гэдэг юм бас үйлчлэн шүү дээ. Тийм учраас хот гэдэг юм болгонд тэгэхээр хүн ам нь олшроод тэнд байгаа иргэдэд одоо төрийн үйлчлэгээ хүргэх тухай асуудал болоод ирэхлээр сайн хэн хүргэх вэ? Эсвэл тэр хот байж байгаа сум нь хүргэх үү? Эсвэл тэр сумын тэр хүрэгдэг нэгж нь хот нь очих уу? Эсвэл хотыг нь өөрийг нь засаг захиргааны үүрэг гүйцэтгэдэг болгох уу гэдэг ийм асуудлууд л одоо яригдах ёстой. Энийг бол манай гишүүд одоо их сайн ойлгож аваасай л гэж ингэж хүсэж байна. за архим гишүүн Үлзий сайхны их төвшин.